За та бүхний хүрэлцэн ирсэнд баярлалаа. Яг сүүлийн 25 жил хамгийн сайн мэддэг хүн болгон ярьдаг хэрнээ. Хүн болгон ойлгодог нэг үг байгаа. Энэ бол хөгжил гэж үг. Хөгжил гэж юу юм бэ гэдэг бид нар хамгийн их ярьдаг хэрнээ мэдэхгүй байгаа. Тэгээд та бүхэн бас гадралж байгаа бах. Ерөнхийдөө дэлхийн улс орнуудыг хөгжсөн, мандсан, дороодсон бүх түүхийг үзэх юм бол гурван хүчин зүйл нөлөөсөн байна. Нэгдүгээр тухайн үндэсний хөгжлийн үзэл баримтлал, онол, философи, зарчим. Хоёрдугаар улс төрийн манлайлал, лидерүүд эсвэл институт. Гуравдугаар яг тэр үзэл баримтлал дээр институт дээр суурилсан үндэсний хөгжлийн төлөвлөлт, үндэсний хөгжлийн стратеги. Энэ гурван хүчин зүйл байж иж улс орон хөгжин манддаг юм байна. Эсвэл байхгүй бол дорооддаг юм байна. За бидэнд яг энэ байгаа юу гэдэг асуулт байна л да. Монголчууд бидэнд 2015 оны монголчуудад энэ байгаа юу? Энэ бол маш том асуулт байгаа. Энгийн юм шиг нэ, хэрэггүй юм шиг нэ. Тэгээд хэдүүлээ нэг урт түүхтэй Монгол улсынхаа түүхийг эргээд үеэр нэг харъя л да. За ингээ харах юм бол тэнд нэг галтай, сумтай үе байгааз. Энэ бол Чингис хааны үе буюу их Монгол улсын үе. За ийшээ ингээ үзэх юм бол 1924-өөс 1989 оны хооронд буюу социалист нийгмийн үе. Бас сумтай бөгөөд галтай. За энийг бид нар ярилцаад ямар юу гэж дүгнэж байна гэхээр энэ урт түүхийн хугацаанд монголчууд нэлээд олон юм үзсэн, асуудал бэрхшээл донд байсан, дороотож мөхөө дөхөж байсан, сэргэн мандаж байсан. Гэхдээ үүн дээр сумтай галтай үе байхын тулд саяын 3 хүчин зүйлс байгаад байгаа юм. Та бүхэн ажиглаараа энэ дээр. Тэр Монгол овог аймагуудын үед бол ямар ч тийм байгаагүй. Хоорондоо ундах завгүй олзлолтод тулдаж байсан. Магадгүй өнөөдрөх та төстөө дүрх байсан. Тэр үед нэгдсэн үндэсний үзэлж байгаагүй, нэгдсэн зорилгоч байгаагүй, зарчимч үйлчилж байгаагүй. Харин Чингис хааны үед зарчим үйлчилж байсан. Гарал нь хамаарахгүйгээр зарчимдаа үнэнч, эзэндээ үнж, зорилгодоо үнж байх юм бол тэр хүн дээш нь дэвшдэг байсан. Ямар нэгэн байдлаар хууль үйлчилж байсан, зарчим үйлчилж байсан, үндэсний зорилго байсан, тэрийг нэгтгэж байсан, удирдахч байсан. Ямар нэгэн зорилго байсан, тэмүүлэл байсан. Тийм болохоор монголчууд ялан дийлж мандсан. Ингээд баг хаад үе та бүхэн мэдж байгаа. Яг тэр бол суларсаар хагаад 200-300 жил суларсаар хагаад 3 хуваагдаад 1636 онд өвөр Монгол, 1691 онд одоогийн арга халах, 1758 онд ойрд ингээд харийн ноёрхолд орсон. Энэ үе бол саяын 3 хүчин зүйл огт байхгүй, үнэрнж байхгүй байсан. Үндэсний унтаа үе. Энэ үед бид нар яригч юм байхгүй. Дороотлын үе. За ингээд цаашаа юу болсон бэ? 1911 он үндэсний эрхчлөөний хөтөлбөр яллаа. Монголчууд эргээ түүхээ харах юм бол арай өөр өнцгөр харах юм бол манай ноёдууд саяын 3 хүчин зүйлийг л хайсан. Хөгжлийн үзэл баримтлалыг хайсан. Монголчууд бид хин юм бэ? Яаж хөгжих вэ? Америк шиг хөгжих үү? Япон шиг хөгжих үү? Өөрсдөө яах вэ? Яаж боловсролыг бий болгох вэ? Хөдсөн дээлтэй ноёдууд ингэж явж исэн. 1921 он бол мөн адилхан 11 оны үргэлжлэл та бүхэн бас мэдж байгаа. Мөн адилхан дахиад бодоо зандан тухайн үеийн лидерүүд саяын үзэл баримтлалыг хайсан. Хаана байна? Америк шиг хөгжих үү? Япон шиг хөгжих үү? Франц шиг хөгжих үү? Хайж ирсэн. Хөгжлийн үзэл баримтлал үнэхээр бидэд байхгүй байсан. Тэрийг алдсан байсан. Зарчим байхгүй болсон байсан. 1924 он яагаад ийм галтай байна вэ? Яагаад ийм сумтай байна вэ? Яагаад бид нар нийгмийн дэвшил хийж чадсан бэ? Яагаад гэвэл мууч сайнч бидэнд гаднаас тэр хайгаад байсан үзэл баримтлалыг, хөгжлийн үзэл баримтлалыг гаднаас бидэнд тулгасан. Тэр бол бидний магадгүй азч байж магадгүй. Гэхдээ ямар ч байсан гадны үзэл сурталаар бид нар хөгжлийн үзэл баримталтай болоод нэг зарчимтай, нэг хүсэлтэй ингээд хөгжлийг төлөвлөөд зарчмынхаа дагуу хөгжсөн. Үнэхээр энэ хооронд бол 20 дугаар зуун бол монголчуудын зуун байсан. Гайхамшиг бүтээж чадсан бид нар. Хөдсөн дээлнээс одоогийн өнөөдрийн энэ төвшөнд хүрч чадсан. Энэ бол үнэхээр гайхамшиг ихээс өөр арга байхгүй. Тэгээ та бүхэн санаж байгаа бах. Тухайн үед бол үзэл суртал байсан, зорилго байсан, төлөвлөгөө байсан, зарчмууд байсан, лидерүүд байсан. Яг нөгөө 3 хүчин зүйл яг топ тодорхой байгаа биз. Яг үүнийхээ дагуу цоо шин социалист Монгол хүнийг бүтээн байгуулсан. Тэр бүтээн байгуулсан хүмүүсийн зах цуханд бид нар Монгол хүнээ шинэ Монгол хүнээ бүтээсэн цагт бол хөгжлийг, нийгмийг тэр хүн аяндаа бүтээдэг. Энэ бол ерөөсө хөгжлийн аль сурагч дээр байхгүй практик туршлага. За ингээд 1990 он боллоо. Ардчлалын хувьсгал яллаа. Гэхдээ бид нар үүн дээр өмнөх нийгмийг халж ийн гэд яг тэр үзэл баримтлал зарчим бусад бүх юма нэгэн зэрэг халаад ус руу бүл батал хийдэл орсон. 90 оны дараа ардчилсан нийгэмд гараад үндэсний үзэл баримтлал, хөгжлийн үзэл баримтлал ямар байх юм бид нар мэдэхгүй байсан. Бэлтгэл байхгүй байсан. Ямар зарчим баримтлахыг мэдэхгүй байсан. Зөвхөн хэнийх нь буруу биш л дээ. Гэхдээ бид бүгдээрээ гинэн байсан. Ямар нэгэн байдлаар гиндээд ийм арчсан нийгэм рүү орсон. Өөрөөр хэлбэл нөгөө анх дурдсан 3 хүчин зүйл гуруула байхгүйсэн бидэрт. Яг энийг мэдэх лидер байж таараагүй. Зарчмуудаа бид нар устгацсан. Түүхээ бид нар мартагнацсан. Институтч байхгүй. Энэ үед бол ямар ч нөхцөлд хөгжил ирэхгүй маа гэдэг нь тодорхой байгаа юм л да. Тэгээ 90 онд сүүлийн 25 жил үүн дээр би дахин тодтогч хэлэхэд хэн нэгнийг хараан зүгтээ биш. Бидний байгаа байдал бол 25 жилийн турш энэ үзэл баримтлал байхгүй, институт байхгүй, лидер байхгүй тул
Зүгээр л ийм шилжилтийн замбраагүй оролдлогуудыг хийж ирсэн. Та бүхэн санаж байгаа үстэй. Монгол бичгийг нэг авч үзээл, нэг болж үзээл, одоо буцааш нэг үзээл, болж үзээл. Энийний цаана ямар нэгэн тийм хөгжлийн үзэл баримтлал онол байхгүй, зарчим байх. Энэ үед бол юу ч хийсэн бүтэхгүй. Одоо энэ том төслүүдийг хар. Хийж нэг үзээл, болж нэг үзээл, маргаж нэг үзээл. Яг нөгөө Чингис хааны өмнөх үеийн шиг орондоо орох завгүй олсолтон тулдаж эхэлж байгаа энэ үе байгаа юм л да. Тэгэхээр энэ үе ингэж удаашрах юм бол үндэсний аюулгүй байдал тортой. Цаашаа бид нар хөгжил дэвшээс гарч чадахгүй. Өөрөөр хэлбэл тэр сумыг хязгаарч бий болгож чадахгүй. Сум байхгүй байсан цагт гал мандан бадарсан хөгжлийн эренг авчиж чадахгүй. Тэгэхээр одоо бид нар 2005 оны монголчууд бид нар зүгээр л нэг юм байдаг л нэг замраагүй нийгмийн дунд улс төрийн асуудал ч юм уу ойр зүрийн тийм үл ойлголцтууд байгаа юм биш ээ. Бид нар нийгмийн хөгжлийн асар том шатны өмнө зогсож байгаа юм аа. Ийшээ давхын тулд бид нарт зүгээр нэг сайн хүн хэрэггүй. Бидэрт хөгжлийн үзэл баримтлал хэрэгтэй, онол хэрэгтэй, зарчмууд хэрэгтэй. Үүн дээр суурилж иж институт лидерүүд институт хэрэгтэй. Энэ хоёр байж ш дараа нь үндэсний хөгжлийн цогц бодлого, үндэсний хөгжлийн алсын хараа, үндэсний хөгжлийн стратеги гарч ирж байж ш энэ хэрэгждэг. Энэ байхгүйгээр ямар ч хууль батлаад, ямар ч төлөвлөгөө батлаад гоё юм яриад бүтэхгүй гэдгийг бид нар хэд удаа харсан. Тэгэхээр энийг бүтэхгүй гэдгийг ойлгох хэрэгтэй байна. Бид нар хаана зогсож байгаа одоо ойлгох хэрэгтэй байгаа юм. Тэгээ бидний үзэж байгаа бол одоо бид нар бол маш том хөгжлийн шатны өмнө тэр сумны тэн зогсож байна. Тэгээ цаашаа бид нар үнэхээр улс үндэстэн оршин тогтноод хөгжин манд яг гэвэл тэр үндэсний тэмүүлэлт хөгжлийн үе рүү шат харин орох хэрэгтэй байгаа юм. Ингийн тулд цоошин өнцгөр, цоошин хандлагаар асуудлуудаа хандаад, цоошин бодлогоор, цоошин мэдлэгээр шийдвэрлэх хэрэгтэй юм. Үүнгүүгээр бид цаашаа явах боломжгүй. Энийг бид ойлгох хэрэгтэй. Үндэсний тэмүүлэлт хөгжлийн үеийг бүтээхин тулд бидэнд юу хэрэгтэй вэ? Дахиад дуртахад зүгээр үндэсний хөгжлийн үзэл баримтлал зарчмууд хэрэгтэй. Энийгээ бид нар хайж олох хэрэгтэй. Түүхээсээ харах хэрэгтэй. Шинэ мэдлэгийг шингээгээд бүтээх хэрэгтэй. Хоёр дахь нь үндэсний эв нэгдэл, үндэсний одоо identity буюу ижилсэл, язгуур чанарыг сэргээн байгуулах хэрэгтэй. Тэгээд цоош нь 21-р зууны шинэ Монгол хүнийг бүтээн байгуулах ёстой. Энэ хүнийг бүтээчих юм бол энэ хүн бол асуултгүйгээр цоош нь Монголыг бүтээн байгуулж чадна. Тэгээд бид гээд түрүүн манай Батөргөл дурдсан бид гээд хинбэ? Бид гэж байгаа бол бидний ард бид байгаа гэсэн зарчим бид нар баримтж байгаа. Өөрөөр хэлбэл энд сууж байгаа та бүхэн бид нар бүгдээр л бид. Энэ улсын хөгжлийг, үндэсний хөгжлийг, үндэснийг бүтээн байгуулахыг ард нийт 3 сая хүн бүгдээр л хийх ёстой. Түүнээс аль нэг нам, аль нэг ухаанд нь тодорч гараад ялгарч хийдэг зүйл ердөөсөө биш ээ. Тэгэхээр бид гэж байгаа бол энэ танхим сууж байгаа бид бүгдээр юм шүү. За тэгэхээр бид нар маш товчхон үрдэхэд ямар ч зэн улс орн тулгараад байгаа саяын 2015 онд Монгол улстай хаана байна вэ гэдгийг гадарлаад байгаа, мэдээд байгаа шинэ үеийн төлөөлөл юм аа. 90 оноос хойш бүтээсэн гадаад хамгийн анх гарсан Монголд хамгийн анх зах зээлийн замаар сургуульд төлбөрөө төлөө сурсан монголчуудын бидний эцгийнхээ бүтээн байгуулсан шинэ үеийнхэн бол бид нар бүгдээрээ. Тэгээ энэ бол энийг ойлгох, энийг шин шат ахиулах үүрэг бол бидний үеийнхний үүрэг хариуцлага. Энийг хийхгүй бол бид нар хизээ хойно нэгэн цагт ямар нэгэн байдлаар яллуулнаа. За энэ бол залуусын хөдөлгөөн ердөөсөө биш. Зарим сонин дээр ч юм уу хэвлэл дээр залуус гэж яриад байгаа. Үгүй. Бид нар 25 та хүмүүс биш. Бид нар бол тодорхой хэмжээнд туршлага хийсэн. Та бүхэн ч гэсэн бид бүгд адилхан ажлын туршлагатай асуудал шийдэж үзсэн ийм хүмүүс. Түрүү мэд урдсан. Одоо бидний Монгол улсад тулгараад байгаа асуудал бол ердөөсөө ойр зүрийн улс төрийн ч юм жижиг сажиг асуудал, итгэлцлийн асуудал ердөөсөө биш ээ. Хөгжлийн үзэл баримтлал дутаад түүрэн дээр суурилсан мэдлэг бүхий үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлт, стратеги тэрийг хэрэгжүүлж чадах институцгүйн том асуудал юм аа. Энийг бид нар маш сайн ойлгож чадах юм бол хийж чадна. Энийг ойлгохгүйгээр хийх юм бол түүх юм болно. За тэгээд бид бол бидэнтэй хамтрагч байгаа одоо энэ сууж байгаа та бүхэн болон энэ сонсоог байгаа магадгүй одоо дараа нь YouTube-оос бидний энэ бичлэгийг үзэх сонингоос мэдээ үзэх хүмүүс бүгдээрээ нэгдээд хийх зүйл юм аа. Бид бүгдээрээ. Тэгээд бид бол та. Иймэрхүү зарчим үйлчж байгаа. Энийг та бүхэн бас ойлгоорой. За бид юу хийх ёстой вэ? Одоо бид нар бүгдээрээ юу хийх ёстой вэ? Үнэхээр саяын тэр 15 оны том хөгжлийн шатны өмнө байгаа юм бол нэгдүгээр мэдсэн байх ёстой энийгээ. Тэг мэддэг хүмүүс нь өөрсдөө цугласан байх ёстой. Цуглаж дундаас нь синержи ямар нэгэн мэдлэгийн шин давлгаа үүсэх ёстой. За энийг бид нар одоо энэ цуглаж байгаараа эхний шат гэж үзэж байна. Дараа нь бид нар өөрсдөө энэ сууж байгаа хүмүүс анд найз нөхдүүд биш. Зүгээр нэг дэлгүүр нийлж байгаа, дээрэмдэж байгаа хүмүүс биш. Хувийн сонирхлын төлөө биш. Ямар нэг зарчим дээр нэгдсэн хүнээс хамаарахгүй институт болох ёстой. Энийг бид нар хийгээд эхэлсэн сүүлийн 2-3 сар бол энэ дээр маш шургуу ажиллаж байна. Бид нар бол найз нөхөд гэхээс илүү зорилгын төлөө нэгдсэн андууд, институцийн жижигхэн эд эсүүд. Тэгээ бид бүгдээрээ институт болох ёстой. Институт болохгүйгээр ямар ч нам байна уу, ямар хэлбэрийн байгууллага тэр бол худлаа болно. Дараа нь үндэсний хөгжлийн үзэл баримтлал онолыг бид нар хайж олоод нээж гаргах ёстой. Энийг бид нар бусад эрдэмтэн мэдлэгтэн ахмадууд бүгдэнтэй хамтарч хийх ёстой. Дараа нь үүн дээрээ суурилж агаад үндэсний хөгжлийн нөгөө төлөвлөгөө, стратеги гаргах ёстой юм аа.
Хэрвээ энэ онол баримтлаггүйгээр институцгүйгээр хийх юм бол энэ зүгээр л цаас болно. Цаас гэдэг бид нар мэднэ. Тэгээ үүний дараа харин хэрэгжиж чадна. Ингэсний дараа түрүүний ярьдаг тэр тэмүүлт хөгжлийн үе эхэлж чадах юм аа. Тэгээ энэ бол зайлшгүй хийх 5 шат. Энийг хийхгүйгээр алгасыг гэвэл хизээч бүтэхгүй гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй. За бид нэгдээд байгаа энэ гоё 9 гоё гурвалжин байгаа шүү дээ. Энэ бол харахад их гоё. Магадгүй байгууллага болгонд байдаг хүн болгон боддог. Гэхдээ эдгээрийг бол бид нар 2 сар шахам ярилцчихээж яг дотроосоо гаргасан зарчмууд юм байна. Өөрөөр бидний нэгдэж байгаа зарчим энэ. Энэ хэдхэн хялбархан үг байгаа боловч үүний цаана асар их агуулгууд байгаа. Үүн дээр зарчим дээр нэгдэж чадчихлаа байвал институт оршин тогтно гэсэн. Тэгэхээр та бүхэн ч гэсэндээ яг энийг хүлээн зөвшөөрчвөл бидэнтэй нэгдээд явах юм бол бид бүгд баяртай байх болно. Та бол бид гэдэг зарчим үйлчилж байна гэсэн. Тэндээс цугсгаан дуртахад бол нэгдүгээрт бол хамгийн оройд нь үндэсний эрх ашиг байх хэрэгтэй. Үндэсний эрх ашигаас илүүтэй хувийн сонирхол ч юм уу хувийн шунал тийм байх юм бол уучлаарай энд байхгүй эсвэл гэсэн үг. За дараа нь доороос нь түүгээд яхад өнгөрсөн одоо ирээдүй бид түүхээс авах юмыг аваад үнэтэй зүйлээ аваад одоогийн мэдлэгээр баяжуулаад ирээдүг бүтээх мэдлэг бий болох ёстой. Түүхээ хизэж үгүйсэхгүй. Гэхдээ түүхээс хэрэгтэйг нь аваад чухал ирээдүрээ чиглүүлнэ. Энэ бол бидний зарчим. Бүх юм дээр ингэж хандна. Үр дүн байна. Өсөлт үр дүн. Өнөөдөр бид нар цаг гаргаад хүч гаргаад энэ цугласан бол заавал үр дүнтэй сална. Энэ бол бидний зарчим. Гэхмэчлийн 9 зарчим бол цаана агуулгатай дотроосоо гарсан юм амьд зарчмууд юм аа. Хайр хүндлэл байна. Тэрөө нэгдээ том зорилгонлоо хийж байгаа бол бие биенээ хүндэл, хайрл гэд товчхон ярих юм бол юм цаана бол асар ингэж задлах юм бол нэлээд том тайлбарууд байгаа л да. За ямар ч зарчмуудыг юм 3 түвшинд авч үндэсний, байгууллагын, хувь хүний түвшинд энийгээ бид нар ягштал мөрдөөд энэ дээр л нэгдэх ёстой. За ингээд нэг юм гой гурвалжин байгаа. Ингээд дундаасаа тойроод явсараад хязгаараагүй явахаар юм гой гурвалжин байгаа. Гэхдээ эцсийн дүндээ асуудлыг бий болгодог, асуудлыг шийддэг, бүхнийг бүтээдэг, бүхнийг галдан нураадаг хүн бол хүн өөрөө байдаг. Тэгэхээр бидний бодлогын цөм, шийдлийн цөм бол хүн л байх ёстой. Тэр хөгжлийн төлөвлөлтийн зорилго нь бол эдийн засаг биш, уул уурхай биш, хүн байх ёстой. Хүн үнэхээр баян байгаад хүн ёс зүйтэй байгаад сайхан болж чадчихвал тэр бодлого хэрэгжиж байна гэсэн. Энэгээр л хэмжинэ. Тэгэхээр хамгийн төвд нь хүн багуус. Тэр үнийг өдөр хүн дээд бодлого гэж байгаа. Хүн төвтэй биш, хүн дээд бодлого. Тэгэхээр жишээл одоо ийм асуулт өнөөдөр бидний цуглаад байгаа зорилго энэ л дээ. За хүн дээд юм бол бид нар хүнийг хөгжлөө яаж төлөвлөх юм? Тэр хүн Монгол хүн шиг хоол хүнстэй байна уу одоо? Хоол хүнстэй хэдэн онд болох юм? Орон гэр нь байна уу? Хэдэн онд орон гэртэй болох юм? Хэдэн онд бүр илүү гоё орон гэртэй болох юм. Яаж орон гэрээр хангах юм? Орон гэргүй бол монгол хүн хинч биш. Монгол хүн эрүүл байна уу? Одоо эмнэлэг байна уу? Байна. Гэхдээ яагаад болохгүй байгаа юм? Хизээ яг жинхэнэ эрүүл мэндийн тогтолцоо, эрүүлийг хамгаалах систем бий болох юм. Жинхэнэ боловсролтой байж чадчихна уу? Хэрэгтэй боловсрол мөн үү? Биш үү? Дараа нь орлоготой байж чадчихна уу? Орлогоо яаж тэгшхэн хуваах юм? Баялаг бүтээгч гэж ярьж байна. Баялаг бүтээх салбар буюу эдийн засаг бүтээн байгуулах салбар болон баялаг хуваарлах энэ нийгмийн салбар хоёр хоорондоо яаж уялдах юм? Энийг уялдахгүйгээр салбарын бодлого гэдэг явах юм бол энэ бол замбраагүй түрүүний хэлдэг шилжилтийн замбраагүй ордлого. Энэ дунд хамаг паразит, хамаг бидний хүсэхгүй байгаа нөгөө муу мухай зүйлүүд үрждэг. Тэнд бүгдээрээ уялдаад байх хэвээр. Ийм нэг дөрвөлжинд байх хэвээр. Үүний төвд нь дээр нь хүн байх хэвээр. Энэ бол бодлогын цөм нь. Ингээд цаашаа явах юм бол байгаль орчин яах юм? Байгаль орчноо хэмжсээр хагаад уул уурхай гэдээ яваад байх юм уу? Эрх зүйн орчин бид нар тавтай аюулгүй амьдрах тэр орчин бүрдэж гин үгүй юу? Шудраг юм байна үгүй юу? Үнгүүгээр монгол хүн орон гэртэй байгаад яах юм? Ингээд цаашаа үндэсний орчин орчин тогтнох тулд аюулгүй байдал, геополитик бусад бүх асуудал багтаад энэ шингэж байгаа. Ингээд энийг ингээд цааш нь ингээд хүнээ дээдлээд, хүнээ тойруулаад, хүндээ наалдж байгаагаар нь үнэлээд, хэмжээд ингээд явах юм бол энэ бол жинхэнэ зөв бодлого болно. Энэ хамгийн гол нь зүгээр нь хэлбэр төдий биш, амьд байх ёстой. Тэхийн тулд институт гарах ёстой. Институт байхын тулд бид нар одоо энд зарчим дээр нэгдэх ёстой. За ингээд өнөөдөр манай хамт нөхдүүд одоо энэ тухайн сэдв бүрээр маш товчхон ярина. Гэхдээ энэ бол ийм том бодлогын асуудлыг бүгдийг нь ярих боломж үнэхээр байхгүй та бүхэн мэдж байгаа. Маш товчхон дөнгөж амсуулаад дурдаал өнгөрнө. Гэхдээ бид нар бол одоо энэ танхим сууж байгаа бид нар монголчууд хаана байгаа сайн ойлгож байгаа. Бусад улсууд яаж хөгжсөнийг бид нар маш сайн мэдж байгаа. Сурагчид байдгүй зүйлийг мэдж байгаа. Одоо бид нар юу хийх ёстойгоо сайн мэдж байгаа. Хийгээд эхэлсэн байгаа. Цаашдаа ямар бодлого байх ёстойг бид нар бас сайн мэдж байгаа. Тэгэхээр та бүхний бидэнтэй нэгдээд бидний нэг болоод бидний ард бид гэдэг зарчмаар нэгдээд уршаа явахыг уриалж байна. За ингээд дараагийн гэлтгийч баяр цэгийг урья.